Free Market Academy зуны сургалт. Мөнгө, ёс суртахууны гажуудал, эдийн засгийн хямрал. Хавай номхонлог их сургуулийн профессор, хувь хүний эрх чөлөөний олон улсын нийгэмийн ерөнхийлөгч Ken Schooland. Өөрийгөө хөрөнгө оруулагч гэж бод. Тэгвэл чи баталгаатай банк, эрсдэлтэй банк хоёрын алинд нь $1 сая хөрөнгө оруулах вэ? Баталгаатай банк гэдэг нь зээлдэгч нар нь маш баталгаатай. Тэд зээлийн маш сайн түүхтэй. Зээлийн хугацаанд нь байнга төлдөг. Чанартай, сайн хөрөнгө барьцаанд тавьсан. Урт хугацааны тогтвортой орлогын их үйлсвэртэй. Маш сайн зээлдэгч учраас хаанаас ч чөлөөтэй зээл авах боломжтой бөгөөд банкнууд ч тэдний төлөө өрсөлдөх болно. Тэдний эрхэлдэг бизнес нь ч маш тогтвортой, баталгаатай чанартай бүтээгдэхүүн гаргадаг. Тухайн баталгаатай банкны хэрэглэгч нар авсан зээлдээ хямдхан хүү төлдөг учраас таны хадгаламжид ч маш хямд хүү төлнө. Үүний оронд чи эрсдэлтэй банкнд хөрөнгө оруулж болно. Эрсдэлтэй гэж байгаа шалтгаан нь хэрэглэгч, зээлдэгч нар нь найдвартай бус байдаг. Магадгүй сайн хүн байж болох ч зээлийн түүх нь тодорхойгүй. Зээлсэн мөнгөөч төлөх хэсэг нь эрсдэлтэй. Зарыг исэн ч хүн авахааргүй. Эсвэл эрсдэлтэй бизнестэй хүмүүс байдаг. Энэ залуу зээл авъя гэсэн ч өмнө нь орлоготой байгаагүй. Цаашдаа ч зээлээ хэрхэн төлөх нь тодорхойгүй учраас эрсдэлтэй зээлдэгч болж байгаа юм. Тиймээс тэрэнд өндөр хүүтэй зээл олдно. Харин тухайн банк нь эрсдэлтэй зээлдэгчид илүү өндөр хүүтэй зээл олгох учраас таны хадгаламжид ч эрсдэлгүй банкнаас 2 дахин өндөр үн төлөх юм. Аль банкыг сонгохоо сайн бодож үзээрэй. Учир нь мөнгнөөсөө ашиг олвол чинийх, мөн хохирол учирвалж чинийх байх болно. Хэн эрсдэлгүй банкнд мөнгөө төлөх вэ? Хэн эрсдэлтэй банкнд мөнгөө өгөх вэ? Шинэ нөхцөл байдал үүслээ. Засгийн газар татвар төлөгчийн мөнгөөр тэр хадгаламжийг баталгаажууллаа. Ингэснээр мөнгнөөсөө ашиг олвол чинийх. Харин хохирол учирвал засгийн газрынх болно. Хэн эрсдэлгүй банкнд мөнгөө төлөх вэ? Хэн эрсдэлтэй банкнд мөнгөө өгөх вэ? Эрсдэлгүй болсон учраас хүмүүс мэдээж өндөр хүнтэй банкнд мөнгө өгнө. Гэхдээ ингэснээр ёс суртахууны гажуудал үүсэж байгаа юм. Учир нь эрсдлийг засгийн газраас хааснаар хүмүүс эрсдэлгүй банкнаас мөнгө авч хөө өндөртэй эрсдэлтэй банкнд хийж эхэлнэ. Үүний үр дүнд эрсдэлгүй банкны хэрэглэгчдийн бизнест оруулах хөрөнгийн хэмжээ багасч эхэлнэ. Учир нь тухайн банкны хэрэглэгч багасч мөнгө хадгалуулах нь багасна. Гэтэл нөгөө эрсдэлтэй банкнд маш их мөнгө хоримтлагдаж, муу бизнесийг хангах мөнгө нь ч их болж ирнэ. Зээлдэгчдийн бизнесийн хэрэглэгчид хангалттай бий. Гэхдээ тэдэнд зээл олгох мөнгө ихссэн учраас тэд 2 дахь бизнесээ хийж эхэлнэ. Ингэснээр хэрэглэгч хангалттай байхаа болно. Хэрвээ ашиг нь ч эрсдэл нь ч чинийх болвол хэн ч ийм үйлдэл хийхгүй. Харин ашигын чи авч эрсдлийн засгийн газар үүрч байгаа тохиолдолд хүмүүс ийм хариуцлагагүй үйлдэлийг хийж эхэлдэг. Энэ хариуцлагагүй үйлдэл нь ахин өөр нэг хариуцлагагүй үйлдэлийг дэмжснээр энэхүү нэгдүгээр ёс суртахууны гажуудал үүсэж байгаа юм. Уг хөөс хэзээ нэгэн цагт хагарна. Шинэ бизнес гарч ирсэн ч хэрэглэгчгүй болсон учраас энэхүү систем нь өөрөө нурах болно. Банк, хүмүүс, ажилчид, хөрөнгө оруулагчид ч энэ нуралтыг харахыг хүсдэг бай. Учир нь бүх зүйл нь үүн дээр тогтж байдаг. Ийхүү тэд засгийн газраас тусламж хүсч эхэлдэг. 1980 онд Америкийн нэгдсэн улсад яг ийм зүйл болсон. Банкны баталгааг $10,000 байсныг $100,000 болгож 10 дахин ихсгсэн. Ингээд төв банк буюу холбооны нөөцийн санд ямар ч банк болон хүнийг дампуурлаас аврах эрхийг өгсөн байна. Энэ хүн маш олон сенатыг өөрийн аврахыг ятгах чадсанаар их нэртэй болсон байдаг.
Энэ аврах ажиллагааны өртгөх нь $2 тэрбум болсон. Үүний дараа 100 банкнууд хариуцлагагүй үйлдэл хийж эхэлснээр бөөндөө дампуурсан байдаг. Энэ бол уг баталгааны дараа юу болдгийг харуулсан нэг тод жишээ. Холбооны нөөцийн санаа нь Америкийн нэгдсэн улсын төв банкны үргийг гүйцэтгэдэг. Энэ нь эдийн засгийг доктортой байлгах үүрэгтэй боловч байгуулагдсаныхан дараа буюу 1930-ад онд хамгийн том хямрал болсон. Уг хямрал банкны баталгаанаас үүдэлтэй байсан бөгөөд хамгийн урт хугацаанд үргэлжилсэн гүн гүнзгий хямрал болсон юм. 2008 онд Америкийн нэгдсэн улсын хамгийн сүүлийн хямрал болсон бөгөөд дэлхийд даяар халдварласан байдаг. Энэ үед банк болон санхүүгийн байгууллагуудыг аврахын тулд ахин аврах ажиллагааг явуулж маш их мөнгө хэвлэсэн. Аврах ажиллагааны өртгөх нь $880 буюу Америкийн нэгдсэн улсын дэлхийн 2 дугаар дайнд зарцуулсан өртгөөс 2 дахин их байсан. 2 жилийн дараа 8 гэсэн тоон $21.80 болж өссөн. Дэлхийн 2 дугаар дайны үед гарсан нийт өртгөөс 5 дахин их байлаа. Аврах ажиллагааг явуулахын тулд засгийн газар зээл авч маш их мөнгө хэвлэсэн. Инфляц хүн бүрт өөр тусдаг. Зарим хүмүүсийг маш их хохироодог бол зарим хүмүүс маш их баяждаг. Ажил хийж олсон мөнгөөрөө амжиргаагаа залгуулдаг хүмүүс л энэ үед хамгийн их хохирдог. Учир нь мөнгө нь үнгүйддэг. Ирээдүйн хэрэгцээндээ зарцуулахаар мөнгө хадгалж байсан хүмүүс ч мөн хамгийн их хохирдог. Зээлдэгч нарт бас алдагдaltaй байдаг. Ирээдүйд зээлсэн үеэс илүү бага мөнгө авах болдог. 1923 онд Германы 4 марк Америкийн нэгдсэн улсын $1-тай тэнцэж байсан бол 1923 оны сүүлээр 4.4 их найд марк Америкийн нэгдсэн улсын $1-тай тэнцэх болсон. Зөвхөн 1 жилийн дотор л 5,000 Зимбабwe доллар 100 их найд $тай тэнцэх болсон. Үнэтэй бараа бүтээгдэхүүн худалдаж авахын тулд цалингаа өсгөх боловч ингэснээр өндөр татвар төлөх болдог. Баруун талд нь байгаа хүмүүс инфляцаас болж хохирох хүмүүс, харин зүүн талынх нь ашиг олох хүмүүс. Мөн зээл авсан хүмүүс бас хожино. Учир нь мөнгө үнгүйдснээр ирээдүйд төлөх мөнгө нь багасдаг. Өдөр тутмын хэрэгцээнээс илүү хөрөнгөтэй хүмүүс газар худалдан авбал хождог. Яагаад гэвэл инфляцаас болж газар үнд ордог. Алт эзэмшдэг хүмүүс бас хождог. Учир нь алт харьцангуй тогтвортой үнэтэй байдаг болохоор бүгд алт худалдан авахыг хүсдэг. Түүнчлэн хүмүүс гадаад валют, музейн цуглуулга, урлагийн бүтээл эзэмшихийг хүсэх болно. Гэвч саяны ярьсан бүхний эзэн нь засгийн газар байдаг. Түүнчлэн засгийн газар мөнгө хэвлэж чадна. Үнэтэй бараа бүтээгдэхүүн худалдаж авахын тулд илүү их хөдөлмөрлөж, илүү их мөнгө олно. Харин их хэмжээний мөнгө олсноор өгөх татвар нь ч нэмэгдэх болно. Татвараас ирэх нууц орлого нь ихсдэг болохоор дэлхийн ихэнх засгийн газрууд инфляц болоход дуртай байдаг. Ихэнх улсуудад алтны баталгаа гэж байдаг. Энэ график $1 Америк худалдан авах чадварыг харуулж байна. Америкийн нэгдсэн улсын түүхийн ихэнх хэсэгт долларын худалдан авах чадвар харьцангуй тогтвортой байлаа. Учир нь доллар алтны баталгаатай байсан юм. Алтны баталгааны хэмжээгээр мөнгөө хэвлэдэг байв. Дайны үеэр 3 удаа алтан баталгаанаас гадуур мөнгө хэвлэж байсан. Засгийн газар дайны төлбөрөө төлөхийн тулд нэг бол татвараа нэмнэ. Үгүй бол зээл авдаг. Хамгийн амархан арга нь мөнгө хэвлэх байдаг. Дайн дуусны дараа алтан баталгааны системийг буцааж өөрчилдөг байсан. Гэвч сүүлд алт болон цаасан мөнгөний баталгааг салгаж хүмүүсийн алтыг хурааж авсан. Хэрвээ та мөнгөө хэвлээд бусад хүмүүсийн мөнгөний үн цэнийг бууруулвал та гэмт хэрэгтэй болно. Гэтэл засгийн газар маш их хэмжээний мөнгө хэвлэж, иргэдийн мөнгөний үн цэнийг бууруулах үйл ажиллагаагаа мөнгөний бодлого гэж нэрлэдэг юм. Эхний эгнээ нь банкнуудын нэрс, харин арийнх нь тэдний сонгуулийн кампанид ажил, лобби болон аврах ажиллагаанд зарцуулсан мөнгөнийх нь хэмжээ байна. Үүнээс харахад синхрон демократуудад өгсөн мөнгө, улаан нь републикуудад өгсөн мөнгө.
2008 оны сонгуулиар банкнуудын компанид ажилд төлсөн мөнгөний хэмжээ. Ихэнх хүмүүс Америкийн нэгдсэн улсад хоёрхан нам байдаг гэж боддог. Гэвч үнэндээ маш олон нам байдаг бөгөөд тэдэнд компанид ажиллаа хийх мөнгө байдгүй учраас тэд олонд танигддаггүй. Баруун талынхан санхүүгийн салбарынхан Барак Обамад өгсөн мөнгөний хэмжээ. Харин хажуу талынх нь Жон Маккейнд өгсөн мөнгөний хэмжээ байна. Бусад хүмүүс дампуурлаас аврахыг эсэргүүцэж байсан учраас тэдэнд маш бага хэмжээний мөнгө өгсөн байдаг. Улс төрчдөд төлсөн санхүүгийн байгууллагуудын мөнгө нь $114 сая байна. Харин эргээд тэднийг дампуурлаас аврахын тулд гаргасан мөнгө нь $305 сая. Үүнээс санхүүгийн байгууллагууд төлсөн $1 бүрдээ $2675 буцааж авч байгааг харж болно. Энэ гурвалжин нь өмнөхтэй адил эргэлддэг хаалга болдог. Санхүүгийн байгууллагын ажилчид улс төрч болж хэсэг хугацааны дараа буцаад санхүүгийн байгууллагын ажилтан болдог. Эдгээр хүмүүс бүгд хэсэг хугацаанд санхүүгийн байгууллагад ажиллаж дараа нь холбооны нөөцийн сангийн тэргүүнээр ажиллаж байсан. Харин энэ доод талын хүмүүс бол хэсэг хугацаанд Goldman Sachs-д ажиллаж дараа нь засгийн газрын томоохон албан тушаал хашиж байсан бөгөөд дампуурл болох үед Goldman Sachs-д их хэмжээний мөнгө өгүүлж чадсан юм. Тэрхүү хямрал нь маш гүн гүнзгий, хүндхэн хямрал болсон. Тиймээс сенатууд энийг арилгахын тулд дахин нэг байгууллага байгуулж, шинэ хууль санаачилж, энийг засах агентлагуудыг бий болгодог. Ингэж тэд хямралын үндсийг эхлүүлж, энийг засах байгууллагуудыг үүсгэж байдаг. Эдгээр улсууд санхүүгийн байгууллагын зохицуулах хороонд орж, нөгөө зохицуулах банкнуудаас сая долларын хандив авч эхэлсэн юм. Орчин үеийн эдийн засгийн онлын номууд нь хямралыг зогсоох аргаас илүү хямралыг эхлүүлэх, үүсгэх үндэс болж байна. Энэ бол их хэмжээний авилгын асуудал юм. Асуудалд хөндлөнгийн байр сууриас хандаж байсан улс төрчдөөс авилгагдсан улс төрч рүү маш их мөнгө очдог. 3 дахь ёс зүйн гажуудал нь олон улсын шинжтэй байна. Томоохон банкнууд болон олон улсын валютын сан, Европын төв банк, холбооны нөөцийн сан эрсдэлд орсон улсуудыг аварч эхэлсэн. Ингэхдээ эрсдэлгүй орнуудаас эрсдэлтэй орнууд руу мөнгө төсөвлөж эхэлсэн байна. 100 тэрбум долларууд Франц, Герман зэрэг эрсдэлгүй орнуудаас хариуцлагагүй орнууд руу шилжиж эхэлсэн. Энэ бол маш муу хөрөнгө оруулалт. Энэ бол ёс зүйн 3 дахь гажуудал юм. Учир нь эрсдлийг өөрөө үүрхэхгүй. Хэрвээ эрсдлийг өөрөө үүрэх байсан бол хизээч хариуцлагагүй орнуудад мөнгө зээлүүлэхгүй. Ийхүү банкнууд тусламж үзүүлж байгаа нь уг хариуцлагагүй үйлдэлийг улам даамжруулж байна гэсэн үг юм. Жишээ нь Грек байна. Европын бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний 2.6%-ийг бүрдүүлдэг боловч Европын бүсийн нийт зээлийн 17.3%-ийг эзэлж байна. Европын төв банкны ерөнхийлөгч өмнө нь Goldman Sachs-ийн захирал байсан. Италийн ерөнхий сайд Goldman Sachs-ийн зөвлөх байсан. Түүнчлэн Грекийн ерөнхий сайд ч Goldman Sachs-тай хамтран ажиллаж байсан. Энэ асуудлыг шийдэхийн тулд засгийн газар нь банкнуудын хувьцааг эзэмших, эсвэл мөнгө хэвлэж эхэлдэг. Засгийн газар энэ хариуцлагагүй үйлдэлийг лавшруулад байгаа учраас засгийн газрыг үүнд оролцохгүй байхыг хүсдэг. Эдийн засгийн үзэл бодлын урсгалуудын нэг нь засгийн газар бүгдийг эзэмших ёстой гэдэг урсгал юм. Эдийн засагт хэд хэдэн үзэл сурталын урсгалууд байдаг. Хайекийн онолоор засгийн газар эдийн засагт оролцох ёсгүй гэж үздэг. Морганы онолоор засгийн газар мөнгө хэвлэх замаар санхүүгийн бүх үйл ажиллагаанд оролцож хянж байдаг бол Кейнс засгийн газар эдийн засагт зохицуулт хийх ёстой гэж үздэг. Харин Марксийн онолоор засгийн газар л бүгдийг эзэмшиж зохистой хуваарлах боломжтой гэж үздэг байна. General Motors, Chrysler болон томоохон банкнуудын нэлээд хэсэг хувьцааг засгийн газар эзэмшдэг. Засгийн газар өөр тавьж зээл аван хэрэглээгээ нэмдэг. Өчигдөр Халиун бат энэ тухай ярьсан. Монголын засгийн газар дотоодын нийт бүтээгдэхүүнээс 2 дахин их өөртөө болсон. Хямралын үед улс төрчид засгийн газар голцоо ард иргэдэд таалагдах зүйлийг л хийдэг. Төсөв зардлаа нэмж татварыг бууруулж мөнгө хэвлэдэг.
Эсрэгээр нь хийгээд эхлэхээр хүмүүсийн дунд нэр хүндээ алдаж эхэлдэг. Кен сүртэл хямралын үед зардлыг нэмж, татвар бууруулах, мөнгө хэвлэхийн зэрэгцээ эсрэг үйлдэлийн ч давхар хийж тэнцвэржүүлэх ёстой гэж хэлдэг. Гэвч улс төрчид нэр хүндээ өсгөхийн тулд зөвхөн ард иргэдийн дуртай зүйлийг л хийдэг. Ийхүү маш их хөөс бий болдог. Үр дүнд нь байх ёсгүй байсан томоохон хэмжээний хөөс бий болж, гайгүй өнгөрөх байсан нөхцөл байдлыг улам дордуулж хямрал хүргэдэг. Энэ график Төв банкнаас тогтоосон мөнгөний хүүгийн хэмжээг харуулж байгаа бол харлуулсан хэсэг нь хямрал олж байсан үеуд юм. Төв банк хямралаас урьдчилсан сэргийлэхийн тулд мөнгөний хүүг хөдөлгөж байна гэдэг. Харин миний хувьд энэхүү мөнгөний хөдөлгөөн л хямралыг бий болгож байна гэж боддог. Дээд талын хүснэгт Төв банкаар дамжуулан засгийн газар хамгийн их зохицуулалт хийдэг улсад болсон хямрал бол доод талын хүснэгт нь Төв банкны зохицуулалт бага улсуудад болсон хямралыг харуулж байна. Илүү олон зохицуулалттай улсууд банкны зохицуулалт багатай улсуудаас 8 дахин их хямралд өртсөн байна. Дээд талын улсууд нь Төв банкаараа дамжуулан дайныг санхүүжүүлдэг орнууд байсан. Хэрвээ тэд мөнгө хэвлэдэггүй байсан бол ийм зүйлийг санхүүжүүлэхэд ард иргэдээ ядахад хэцүү байх байсан. Одоо энийг яг ингэж Монгол улсаа өрөөр дараал ингэ яваад юм гэж байгаа. Тэгээ эцэстээ энэ яг ямар байдалд хүрэх болоо ингээд дөрвийг өрөөр дараад ингэ яваад иж болох болов яг хизээ зогсдог юм. That's a good question. Сайхан асуулт байна. Грекийн асуудал энэтэй яг адил. Ийм нөхцөл үүссэн тохиолдолд засгийн газар дампуурал зарлах нь зөвөө гэж би боддог. Дампуурал зарласнаар энэ засгийн газарт хөрөнгө оруулалт хийж болохгүй байна гэсэн сануулгыг бусдад өгдөг. Гэвч хүмүүс мөнгө өгөөд л байдаг. Засгийн газар нь ч мөнгө хэвлээд төлөөд байдаг. Японд ч бас ийм зүйл болж байсан. Япон их хэмжээний зээл авч маш том хөөс үүссэн. Хөөс нь хагарч том хэмжээний хямралыг бий болгосон байдаг. Ингэснээр 20 жилийн турш эдийн засаг нь 1-ээс бага хувийн өсөлттэй байсан юм. 15 жилийн хугацаанд 5 удаа эдийн засгийн хямрал болсон бөгөөд бусад үйлдвэртсэн орнуудтай харьцуулахад хамгийн их өртөө орн болж байсан. Япон их хэмжээний зээл авч мөнгө хэвлсэний үрээр эдийн засаг нь маш их удааширсан байдаг. Харин Шинэ Зеланд чөлөөт эдийн засгийн зах зээлийн эдийн засгийн арга хэмжээг авснаар эдийн засгаа өсгөж өрөө төлж чадсан. Улс төрчид болон засгийн газар нь асуудлыг шийдэж байна гэж засгийн газрынхаа зардлыг бууруулж, мөнгө хэвлэж, татвараа бууруулдаг. Ингэж явсаар байгаад өнөө хөөсийг маш том болгодог. Учир нь ард иргэдэд энэ нь таалагддаг. Өнөөдөр Хятадд ч энэ явдал болж байгаа. Саяны саналд хариу өгөхөд Монголын засгийн газар бусад бүх улсууд ч мэдээж миний саналыг хүлээж авахгүй. Ер нь бол банкнууд өөрсдөө ийм байлгах дуртай байдаг. Ядаж Шинэ Зеландын жишээг авч үзсэн инфляц 2%-аас илүү гарсан бол Төв банкны ерөнхийлөгч нь ажлаасаа халагддаг жишгийг авах хэрэгтэй. Төв банкнууд инфляцийг тогтвортойгоор аажуухнаар өсгөхийг хүсдэг. Юу гэхээр тухайн улсын хамгийн ядуу хүмүүсийн мөнгийг маш удаанаар баячуудад нь шилжүүлнэ гэсэн үг юм. Засгийн газрын зардлыг бууруулахын зэрэгцээ мөнгө хэвлэхээ зогсоож болох уу? Тийм жишээ бий юу? Тийм ээ, бий. Шинэ Зеланд бол үүний нэг жишээ. Энэ сэдв маргаашийн хичээлийн сэдв болно. Хавай номхон их сургуулийн профессор, хувь хүний эрх чөлөөний олон улсын нийгмийн ерөнхийлөгч Ken Eskuland. Free Market Academy зуны сургалт